За ингээд хөлөн онгоцны аяллаа маань Японд 2 дахь өдрийн зогсоол нь Японы Кагошима хотод ирсэн байна. Кагошима хотын сэтгэгдэл жижигхэн тоглог, цэвэрхэн бүх юм л байна шүү дээ. Ер нь амар гоё байгалийн үзмжүүд өстой гоё байна. үнэхээр Одоо яг энэ тал тийшээ ингээ харах юм бол идэвхтэй галтуул байна нөгөө яг Фужи гэдэг нөгөө галтуул байдаг шиг амар өндөр сүрлэг. Дээгүүр нь бас өвөл нь хөвөөл. Энд бас нэг нисдэг тэрэг ирээд дасгал сургууль хийгээд байгаа мó эсвэл энэ крүүслүү хүн суулгах гээд байгаа мó сайн мэдэхгүй л. Тийм тэгээд одоо энэ клубт нэгдснээр бүтээр чинь 5 дахь хөлөг онгоцны аялал дээр яг одоо гараа явж байгаа. Энэ удаагийн аяллаа хөлөг онгоц маань болохоор Италийн Коста Сирена гэдэг хөлөг онгоц байгаа. Тэгээ Италиар болохоор айгүй гоё юм үзэсгэлэнтэй гэсэн утгатай хөлөг онгоц юм билээ шүү дээ тий. 4 одтой хөлөг онгоц гэхдээ л авж байгаа entertainment нь бүр үнэхээр гоё исэн тий. Entertainment үйлчилгээ нь. Ер нь маш гоё entertainment бол босод хөлөг онгоцноос шал ондоо байна. Орчин үеийн одоо шинэлэг тий. Үзүүлбэрүүдийг бүгдийг л үзүүлж штэ. Тий. Тэгээ ер нь бол хөлөг онгоц болох өөр. Нэг онгоцоор одоо бүх онгоц ийм гэж бодож болохгүй. Бид нэр одоо нэг аялал болчихгүй учраас 4 одоогоор нь ч явж үзье те 5 одоогоор нь ч явж үзье гэсэн сонирхолтой байгаа. Эхний онгоц маань болохоор Diamond Princess гэдэг Япон болон Австралийн хөлөг онгоц байсан. Хоёр дахь нь болохоор MS Bellissima гэдэг Америкийн хөлөг онгоц байсан. Гурав дахь маань болохоор Cunard гэдэг те Queen Elizabeth гэдэг Английн хөлөг онгоц буюу Elizabeth хатааны нэрэмжит хөлөг онгоц байсан. За тэгээ аав ээжигээ болохоор Costa Smeralda гэдэг хөлөг онгоцоор аялуулаад одоо бидэд болохоор Коста Сирена гэдэг хөлөг онгоцон дээр Италийн хөлөг онгоцон дээр аялж байгаа гэсэн. Тэгэхээр аялал болгон маш гоё өөр тухайн улс орны соёл, хэв маяг те аялж байгаа хүмүүс нь ч гэсэн өөрчлөгдөж байна. Одоо чинь Италийн хөлөг онгоцон дээр аялахад италичууд өөрсдөө айгүй их байгаа. Бүр ингээ ах トゥ хамаатан саднараа явж байгаа хүмүүс айгүй их байсан тийм. Харин тийм байна. Хүүхдүүдэд дагуулсан айгүй их явж штэ. Хүүхдүүд нь энэ тийм зайлууд бас хичээлээ ингээд яг манай одоо нөгөө хүүхдүүдээ бид хоёр бас дагуулж явж байгаа. Нөгөө сурагчдын амралт эхэлсэн. Тийм. Бас хичээлийн бас хийхгүй болохгүй. Тэгээд аль алийг амжуулаад явж байна. Европчууд бас яг тэгээд явж байгаа шүү байна. За тэгээд энэ удаагийн аялал маань октоодын маань хувьд бол 2 дахь удаага. Битэрийн хувьд бол Японд 3 дахь удаага ирж байгаа тий. Манай хоёр охины хувьд болохоор крүүс хөлөг онгоцоор муу ялгаа авахгүй 2 дахь удаага Японд ирж гин. Тэгээ Япон бол үнэхээр их таалагдчихж байгаа. Ямар гоё цэвэрхэн тий. Хүмүүс нь ямар гоё соёлтой, жижигхэн зүйлээс л одоо энэ хотын соёл гэдэг юм харагдаж байна гэж харж байгаа шүү дээ. Нойлд нь ороход ямар гоё цэвэрхэн тий. Одоо ер нь бол хотын соёлыг бас нойлоор нь дүгнэмээр санагдаад байгаа хэрэг тий. Ороход л нойлын цаас нь байж байдаг, бүх юм нь бэлэн байж байдаг тий. Тэгэхээр тэр мөрнөөс нь авахгуулаад бид нар ч гэсэн улс их орондоо тий бас соёлыг түгээх шаардлагатай байна л гэж одоо аялж байхдаа л ойлгох юм да. Номер 1-т ард иргэд нь байх хэвээр. Хүний амьдралын чанар байх хэвээр. Цэвэр орчин байх хэвээр. Тэ? Тийм стрессгүй сайхан нийгэм байх хэвээр. Тэр бүгдийг л яг бүрдүүлсэн юм шиг санагдаж байна. Бид хоёр ч өмнө Японд ирж байхад ихэвчлэн нөгөө Токио, Йокохамад ирсэн шүү дээ. Бусад хотуудаар нь үзээгүй. Агуу шүү дээ. Окинава арал Ишигаки гар явсан. Ишигаки аралаар явсан. Одоо энэ удаа болохоор Японы бараг 5 хотоор орно. Одоо маргааш далай дээр яваад нөгөөдөр Японы нийслэл Токио, тэгээ Кобе, Нагасаки гэдээ очоод тэгээ Бусан руу явж явах жишээ нэ тийм. Тэгэхээр хөлөг онгоцны аяллаа маань хамгийн том давуу тал нь унтаж амраад өглөөс ирэхэд одоо ингээ бомтон дээр ингээ ирсэн байж дээ тий. Гэтэл бид нар нөгөө газраар явдаг гэсэн бол чамдамаач ирээл ядраад л тий. Маш их цаг хугацааг дэмий үрж эсвэл бас айгүй ядарч явдаг бол хөрөөс дээр одоо өчтөр гэхэд бид нар маш олон гоё тоглолт шоу, арга хэмжээ үзэл унтаал өглөө энд ирчихэж байгаа хэрэг тий. Унтаж амраад. Тэгээ энэ онгоцон дээр бас бид хоёр өрөөгөө захиалахдаа уух юмны багцтай өрөө захиалсан. Тэр нь маш амар байгаа тий. Шууд ингээд дуртай бүх юм а. Ялангуяа хүүхдүүдтэй явж байгаа урт хугацааны аялал хийж байгаа. Манайх чи 14 хоног шүү. Тэгэхээр та нөгөө ширхгээр нь одоо алкоголын төрлийн жуус мөс авах юм бол мөнгө нь нэлээд их болчихно тий. Гэтэл нөгөө бага мөнгө төлөөд ингээ хязгааргүй авч ууж идээд ахаар санхүүгийн хувьд айгүй хэмнэлттэй бас болж ийн гэж харж байгаа тийм. Энэ хөлөг онгоц өөрөө Италийн хөлөг онгоц учраас төлбөр тооцоо бол евро дээр гардаг юм байна. Тийм. Доллар биш евро дээр гардаг. Тэгээ Итали ч өөрөө нөгөө пиццагаараа албатай учраас
одоо төргөө бол пицца, бургерүүд нь болохоор тусдаа Нэмэлт үнэлгээтэй байд юм байна. Өмнө явж исэн одоо бусад хөлөг онгоцууд болохоор зарим дээр нь айс крем үнэгүй байсан, зарим дээр нь одоо тэр стрит фуд одоо төргөө олбод нь үнэгүй байсан. Энэ онгоцон дээр бол тийм юм бол алга байна. Тийм. Тэгээд өөр энэ онгоцны хувьд шаттл бас нас Японд бол үнэтэйсэн тий. Шаттл бас Тэр нөгөө өмнөх явж исэн аялалтайгаа адилхан байх гэж бодоод шаттл басанд нь суусан чинь нэмэлт төлбөр гарсан байсан тий. Тэгэхээр ер нь нөгөө аялж байхдаа өрөөнд орж ирж байгаа тэр нөгөө информашн маргаашийн мэдээллүүдийн аягүй сайн харж агаад бас нөгөө юугаар явах уу их үү гэдгээс сонгуул зүгээр юм байна. Тэгэхгүй сая тэрэн дээр жоохон алдаа гаргасан. Гэхдээ асуудалгүй тий тэр хэмжээний юм бол асуудал ахгүй. За ерөнхийдөө бидний аялал одоо ингээд дөнгөж талдаа ч ороогүй байна. Маш олон хоног бид нарыг бас гой гой юмнууд хүлээж байгаа гэж. Хоёулаа орчныг харуулчих уу? За тэгье. Тэгье. За одоо ийшээ ингээд хөрөөс онгоц маань бомт дээр ирээд за ийшээ одоо идэвхтэй галтуулаагаа гэсэн. Энэ нас өглөө бүр амар гоё харагдчихсан тий. Нөгөө үүл мананцсан байгаад исэн. Одоо бас гай түрүү яг энд ингээд бороо ороод гоё солонг татаад тэр бас үнэхээр үзэсгэлэнтэй харагдчихсан. За энд нэг юм мистик онгоц түрүүнээс хойш байгаад. Харин тий түрүүнээс хойш байгаад байна. Энд бас маш урт настай нэг мод байгаа юм шиг байгаа маа энэ. Нилээ бүдүү модоо. Энэ үү? Үнс амар бүдүү мод. Хүмүүс ингээд гоё тоглоод байж юм. За ингээд нөгөө аялагч нар маань буучаад өдөр нь ингээд газрын аяллаа хийж үзчихээд тэгээ буцаад ингээд онгоц руугаа орж ирж явах чинь. Онгоц маань тэр хооронд бидрийг ингээд сайхан хүлээж байна да. Ядартлаа газрын аялал хийж байгаа л оройндээ гэртээ орж байгаа юм шиг баярлал онгоц руугаа ордог. За ер нь бол тэгээд энэ клубт нэгдсэндээ маш их баяртай байдаг. Яг тэр манай гэр бүлийн хувьд бас тэгж их аялж чаддаг тийм гэр бүл байгаагүй. Яг үндэ энэ клубд нэгдснээр маш олон аялыг төсөөлөөгүй юм их гой улс орныг бас үзсэн гэж бодож байгаа. Тэгэхээр яг л үнэхээр аялах хүсэл сонирхолтой санхүүгийн үед одоо тэг хариуцлагатай байж чадах, за битаач аялж чадах ийм хүмүүс байх юм бол энэ клубт нэгдэх юм бол танд асар том давуу тал өгнө шүү. Ер нь бол таны зүгээр мөрөөдлөөс аяллыг бодит болгох тий. Жилдээ ядаж нэг удаа ганц удаа аялах, магадгүй 2 удаа аялах тий. За дээшлээд 3 4 ч аялах боломжийг энэ клуб маань өгч байгаа. Тэгээ манай гэр бол одоо яг энэ клубийнхээ бизнестэй аялагч гэдэг статусыг аваад 2 жил 6 сар болсон байна. За энэ хугацаанд ингээд 5 дахь аялалдаа гарсан явж тий. Одоо үргэлжлүүлээд 6 дахь аялалдаа 1 сард Арабын нэгдсэн улсаар аялахаараас төлөвлөсөн байгаа. Тэгэхээр ингээд бид нар өөрсдөнд боломж үргэлж бидний хажууд байд юм байна. Гол нь боломжийг та яаж харж байгаа, яаж хүлээж авч байгаа тий гэдгээс л хамаард юм байна. Тэгээ ихэнх хүмүүс тэр далаачин хоол тий. За хаста би өөрөө аялж чадахгүй ч гэдэг. Сар болгон мөнгө хийнэ гэдэг чинь хэцүү гэд. Хэцүүгүй зүйл гэж юу байхгүй шүү дээ. Аялал гэдэг зүйл олон мянган одоо тий аялагч нарыг бас урайлж байна. Тэгээд энэ маань эргээд их гоё гэдэг тий. Хүмүүс маань аялж ирээ хизээч ууралдгүй үсттэй. Ёо өстө ийм гоё аялал хийсэн юм уу тий. Дараа өстө тэрийг аваа аялаа, энийг аваад аялъя гэж ирдэг. Тэгэхээр ер нь бол маш гоё буянтай ажил хийгээд байна л гэж өөрийгөө бодоод байгаа ш тий. За нэг иймэрхүү байна. Тэгээд удахгүй Токиод уулзцгаая.